За орон үзэгчдээ тал бүрийн мэдлэг олох танин мэдлэг шинжилгээ ухааны дэлхийн хавтгай нэвтрүүлгийн энэ 7 өдрийн цоо шинэхэн дугаар үзэгчдээ бүгд хүрэхэд бэлэн боллоо. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан авч нь огшаа. Сайхан. За нэр юм билээ огшаа. Мөхцөцөг. За та нэг өөргөнөө сайхан танилцуулаач. Шинжилгээний технологийн их сургуулийн геолог болгохын сургуулийн ахлагч доктор. Мөхцөцөг гэдэг огшоо. За манай 25 дугаар суугчлуудын дэлхийн хавтгай нэвтрүүлгийн хөтлөгч редактор Нямбаяр. За хөтлөгч Эрдэнэ гэж миний бие байна. За өнөөдөр гуруулаа манай нэвтрүүлгийг нь үздэг хүмүүс юу мэдэх бах. Манай нэвтрүүлэг ямар зорилготой яах гэж бэлтгэх юм бэ гэдэг асуулт хамгийн түрүүнд тавьдаг. Дэлхийн хавтгай нэвтрүүлэг ямар учиртай нэвтрүүлэг вэ гэж тийм ээ. Дэлхийн хавтгай нэвтрүүлэг маань шинжлэх ухаан танин мэдхийн одоо мэдлэг мэдээллийг үзэгчдтэй хүрэх зорилгоор бэлтгэдэг. Шинжлэх ухаан гэдэг салбар маань өөрөө бол асар том салбар тийм ээ. Тэр болгоныг бид нар 20 минутанд 15 минут нэг сэдв барьж аваад ярина гэдэг бол хэцүү. Өнөөдрийн зүгээр бидний сэдв ямарваа нэгэн сэдвээр бид яаж ажилладаг вэ гэхээр аль болохоор хүмүүсийн мэддэг мөртлөө нэг жоохон гүнзгийрээс илүү жоохон мэдээлэл өгөхөөр бэлтгэдэг нэвтрүүлэг байхгүй юу? За тэгээ өнөөдрийн манай сэдв болохоор айгүй гоё сэдв байна л да. Галуу юулалт, чулуултлаг гэж байгаа тийм. За би энэ хоёр сэдвийг манай Нямба ийм хоёр сэдвээр ярилцах юм байна гэж надад хэлэхээр надад хамгийн түрүүнд галуу юулна гэдэг. Галуу гэдэг би одоо нэг амтныг хараад байна шүү. Тэр амтныг юусээр угаа дэлхийс өнөх гэдэг. Яагаад мэдгүй галуу юулна гэдэг дэлхийс өнөх гэж хүмүүс ойлгоод байгаа шүү. Тэгээ галуу юулна гэдэг нэрийг яагаад анх хизээ яагаад өгчөөл гэдэг байгаа. Галуу гэдэг яагаад би нэг галуу гэдэг амтнаар нь хараад байна шүү өгшөө тий. Галав тий. Галав тийм ээ. Галав юулна тийм ээ. Галав юулна гэдэг маань зүгээр яг энэ утга учир нь яг юу вэ наа л гэж тийм ээ. Хүмүүс ихэнх ойлголт миний ойлгож байгаа зөв юу нь бол дэлхий сөннөөл гэж. Дэлхийс өнөхгүй байхаа. Дэлхийс өнөхгүй юу? Одоохондоо ямар ч байсан өнөхгүй байх. За тэр талаар. Окей. Дэлхийн маань өөр 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн байгаа тийм ээ. 4.6 456 ч гэдэг 4.5 ч гэдэг ерөнхийдөө бол яг 4.6 тэрбум жилийн өмнө үүсээд тэгээд тэрнээс хойш бол хөгжөөд явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо бидний яриад байгаа нөгөө галуу юулалт гэдэг маань одоогийн яг одоо эрдэмтдийн тогтоосноор бол нийтдээ 5 удаагийн томоохон галуу юулт явсан гэж үздэг. 5 удаа юулчихэд байгаа юм уу? 5 удаа. Тэгээ саяхан шинэхэн гарсан судалгаагаар бол магадгүй бүр амьдрал үүсгэхээс өмнө дахиад нэг галуу юулт байсан байж магадгүй гэж үзэж байгаа. Тэрийг тооцох юм бол 6 болно гэсэн үг байна тийм ээ. Тэгээ бидний одоо дахиад болох галуу юултыг нэмэх юм бол 7 дахь галуу юулт ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг энийг ингээ хараад үзэхээр зэрэг хэрвээ 5 удаа яг тогтоосноор бол 5 удаа галуу юулсан байлаа гэхэд 5 удаа дэлхийг сүмчөөд буцаад сэргсэн болчих гээд шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг дэлхий байдгаараа байна. Тэрэн дээр яах нь амьдрал нь л өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Уучлаарай агшаа. Галав юулна гэж штэ. Та одоо магадгүй явагдаж байгаа гэж байна. За энийг зүгээр одоо би ойлгохдоо одоо дэлхийн дулаар ч юм уу одоо хойд мөсөн талаа хайлж ч юм уу те энтэй холбоотойгоор та галав юулж явж байгаа бодоод ойлгоод байна. Дэлхийн үйл яг дэлхийн сүрэл биш юм байна шүү дээ. Яг ямар процессыг галав юулна гэж хэлээ. За ерөнхийдөө бол амьдралын тийм ээ одоо дэлхий дээр байгаа биосферийн тийм үү амьд организмын маань 50-аас дээш хувь нь устж үгүй болох үзэгдлийг бид нар галав юулдаг. 50-аас дээш хувь. 50-аас дээш. Тэр яг нь яг юу болоо 50-аас дээш юу? За янз бүрийн шалтгаан байж болно. Жишээлх юм бол галтуулын дэлбэрэлтүүд байж болно. Тийм ээ маш их хэмжээгээр галтуул дэлбэрээд тэгээ маш их хэмжээний нөгөө нэг хийнүүд ялгарна шүү дээ. Тийм ээ жишээлх юм бол CO2 ялгарлаа гэж бодоход тэнд чинь одоо дэлбэрэлтийн нөлөөгөөр бас маш их хэмжээний өвөл үүснэ. Тэгээд нарны элчийг хаана тэрнтэй холбоотойгоор нөгөө ургамал маань багасна тийм үү хүүтрэн. Тэгэхээр зэрэг нөгөө өвсөн тэжээлтэй амтнууд маань хоолгүй болно, даар нь хөл тийм ээ гэх мэтчлэнгээр ингээд янз бүрийн процессыг болж болно. За нэг шалтгаан бол галтуулын дэлбэрэлт гэж үздэг. Дахиад өөр нэг шалтгаан нь болохоор зэрэг солирын бөмбөгдөлт байж болно. За солирын бөмбөгдөлт. Тийм. Тэгээд за ер нь хамгийн гол хоёр шалтгаан бол ерөөсөө Энэ хүн төрлөختөн өөрсдөө яг магадгүй энэ галав юулна гэдэг зүйлд хүн төрлөختний өөрсдийнх нь оролцоо хэрэг байгаа гэж бодож байна. За нэг хатар сүртэй бас байхгүй болов гэж бодож. Яг тодорхой хэмжээгээр л байгаа. Яг тодорхой хэмжээгээр байгаа гэхээгээ одоо буруу харьцсан гэх юм уу те. Яг тодорхой хэмжээгээр байхдаа зүгээр процессыг нь жоохон хурдсгаж байгаа байж магадгүй. Одоо нэг контор нөлөөлөл арай илүү тийм. Тэрнээс биш ер нь бол дэлхийд ирэх геологийн процесс маань бол явагддгаараа явагдчихл байна. Галтуул дэлбэрдгээрээ дэлбэрчил байна. Солир ирдгээрээ ирнэ тийм ээ. Тэн дээр байгаа амьд организм маань устж үгүй болно. Шинээр үүснэ, хувьсал явагдана. Тэгээд амьдрал үргэлжилсээр л байна. Тэр болсон. Тэр 5 болсон одоо нөгөө галвынхаа 5 галвыг та шууд нэрлээч. За үзэгчд маань ус сонирм байна. Чи сонирм байна. За яг амьдралын одоо юу гэдгийг хамгийн одоо
одоо нэг амьдрал эхэлснээс нь ярил л да тийм ээ. Дэлхийн маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэж байна. Тэгэхээр зэрэг одоо хамгийн эртний ер нь амьд организм нэгээс одоо замаг байх боломжтой гэж үзэж байгаа олдвор маань болохоор 3.6 тэрбум жилийн өмнөх байдаг. Тэгээд тэрнээс хойш тэр чинь нэг эстэй организмоос цаашаага одоо амтан болтлоо хөгжинэ гэдэг чинь бас дахиад хэдэн тэрбум жилийг тийм ээ үүсгэнэ гэсэн үг. Тэгээд жишээ нь одоо нөгөө геологийн он тоол дээр бол жишээлх юм бол ингээд галууд ялгцсан байгаа шүү дээ тийм ээ. Тэр галууд маань болохоор зэрэг геологийн хөгжил болон амтан ургамлынх нь одоо хөгжлөөр нь бас ингээд ялгцсан байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо амьдралын нэлээд тийм идэвхтэй болсон үеийг бол бид нэр юу гэдэг сүүлийн за нэг 6-700 сая жилдэл гэж үзэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө дэлхийн хөгжилтэйгээ харьцуулах юм бол өчөөхөн жижиг юм болж таарж байгаа байхгүй тийм ээ. За энийг тэгээд нөгөө 24 цагтаа ингээд харьцуулаад ярихаар их гоё ойлгогддог. Жишээлх юм бол 4.6 тэрбум жилийг бид нэр 24 цаг гэж тоо бодъё тийм ээ. Тэгэх юм бол хүн ерөөсөө сүүлийн 4 секундэд хүн бид нэр хүмүүс Сүүлийн 4 секундэд сүүлийн 4 секунд. сайн байна. За сонир байна. Тэгэхээр зэрэг тэрнээс өмнөх тэр хөгжлүүдийг секунд үүсэх юм уу? 3600 секунд байгаа шүү дээ. за Тэрний сүүлийн 4 секунд нь одоо орчин үеийн хүн гэсэн үг байна. Тийм байх, Тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрнээс өмнөх тэр бүх процессуудыг судалж байгаа шинжилгээ ухаан маань болохоор геологийн шинжилгээ ухаан. Тэгээд тэр чулуулагт нөгөө амтан ургамлын үлдэгдлүүд нь хадгалагдаад үлдчихээр бас давхар нөгөө геологийн судлах объект болоод ирдэг. Тэгээд нөгөө галуу үлдэгдрээ бас давхар судлаа явдаг гэсэн үг. Одоо тэг явагдаж байгаа юу? Одоо магадгүй шинжлэх ухаан таны мэдхүү нэвтрүүлэг шинжлэх ухаан гэдэг зүйл маань үнэхээр том болж байна. Үнэхээр өдөр их тусам хөгжиж штэ. Одоо магадгүй яг ийм процесс гал юу гэдэг зүйл маань одоо урд нь 5 удаа явагдсан дахиад бараг 7 6 ч явагдсан юм шиг байна тий. Тэгээд 7 дахь нь одоо явагдаж байгаа гэж одоо хүмүүс яриад байна тий. Яг явагдаж байгаа гэж хэлэхэд бас хэцүү. Яг тэгэхээр нөгөө амьтад маань тийм ээ ургамал маань ч юм уу байнга нөгөө хувьсэл явж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг зарим нэг нь устж байгаа, зарим нэг нь шинээр байж байгаа. Одоо жишээлх юм бол янз бүрийн нөгөө амьтдыг нэг улаан номонд бүртгэлээдэг штэ тийм ээ. Одоо дэлхийд дээр нэг ганцхан үлдлээ гэдэг. Тэр үлдлээ гэхэд чинь тэр одоо зүйл нь гэсэн устж чинь гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг олон сая жилд нь ингээд бодоод үзэхэр зэрэг бүхэл ирж байгаа чинь зүгээр яг гинтийн импакт болж байгаа тохиолдолд бол мэдээж хурдан хугацаанд явна. Тэрнээс биш ерөнхийдөө бол бид нар галуу юултыг хүний амьдралын хугацаанд бол харж бас чадахгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхийн хөгжлийн түүхэнд 5 том галуу юулалт буюу дэлхийн уур амьсгал, орчны огцом өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхий дээрх амьд организмын массыг хамарсан мөхөл явагдсан байдаг. Эдгээрийг дурдвал Ордовых галвын төгсгөл үе буюу одоогоос 444 сая жилийн өмнө дэлхийн нийт амьд организмын 86% нь устж үгүй болсон. Девон галвын төгсгөл үе буюу 375 сая жилийн өмнө 75% нь, Пермийн төгсгөл үе буюу 251 сая жилийн өмнө 96% нь, Триасийн төгсгөл үе буюу 200 сая жилийн өмнө 80% нь, Сердийн төгсгөл үе буюу 66 сая жилийн өмнө 76% нь тус бүр мөсөн мөгчээ. Үүнд бидний мэдэх бүх динозаврууд багтана. Тэгвэл эрдэмтэд саяхан эдгээр 5 галуу юулалттэй дүйцхүйц 6 дахь том өөрчлөлтийг тэрбум жилийн настай Канадын Хьюдсон баяас олдсон чулуулгаас олж тогтоосон байна. Чулуулга нь голдуу барит эрдэсээс тогтох ба энэ эрдэст тухайн цаг үеийн атмосфер дахь хүчил төрөгчийн хэмжээний мэдээллийг агуулсан байж 252 сая жилийн өмнө Пермийн галуу болон Триасийн галвын заагт дэлхий дээрх хамгийн том галуу юулалт болсон гэж үздэг. Энэ үед хуурай газар дээрх организмын 4/3 нь харин усан дорх амьдралын 95% нь хэдхэн сая жилийн доторх богино хугацаанд устан үгүй болсон юм. Энэний шалтгааныг одоогийн Сибирийн галтуулын идэвхжлэр асар их метан ялгарч галуу юулахад хүрсэн гэж үздэг байсан ч галуу юулалтын процессыг бүрэн тайлбарлаж чадахгүй маргаантай хэвээр иржээ. Дараагийн галуу юулалтын одоо нөө та хэдийн прогноз байдаг болов уу те. Хэдэн сая жилийн дараа дахиад галуу юултэр байна. За яг тэрийг бол бас таамаглаж хэлэхэд бас хэцүү байна. Ерөнхийдөө бол яг устдгаараа устж байгаа. Тэгээд нэлээ за яг тоо баримттайгаар би бол одоо шууд хэлж чадахгүй юм тийм ээ. Гэхдээ ямар ч байсан дараа мэдээж хизээний өдөр. Энэ галав юулна гэдэг үгийг л би бодчихно. Яг Монгол галуу юулна гэдэг маань галуу юулна хүмүүс галав биш даа галуу юулна гэдэг хэлдэг төс тийм. Ярианы хэллэгээр. Ярианы хэллэгээр. Яг албан ёсных нь бол галав юулна боллоо.
тий. Галав юулна гэдгийг одоо хин ямар одоо эрдэмтэн одоо тэр дэлхийн сүүлийг тэгээд нэрлэлчвэр галав гэдэг нь өөр ямар утгатай үг юм. Юулна гэдэг нь бас ямар утгатай үг хэлбэл бичих гэдэг байхгүй гэж. Тэр болохгүй. Яг түрүү нөгөө нэг би хэлсэн тийм ээ ингээд нөгөө ингээд тодорхой үе шатуудад хуваадаг гэсэн шүү дээ. Тийм ээ тэр үе шатаа бид нар галав гэж нэрлэлж байна л да. Үе шатуудаа тэр үе шат маань ингээд өөрчлөгдөөд шинжлэхдээ дараагийн үе шат ирж байгааг бид нар юулээд тийм шинэ тэрийг үе тэгж гэж хэлээд яриад байна. Англи хэл дээрээ ч юм уу эсвэл одоо шинжлэх ухааны нэр томьёогоор болохоор mass extinction тийм Mass extinction тий. Тийм mass extinction. Термийн төгсгөл буюу одоо 251 сая жилийн өмнө хамгийн том галав юусэн шүү дээ. Хамгийн том. Энэ талаар та тодорхойлъё. Тэрийг бол эхлээд хүмүүс бол ойлгохдоо яг өмнө нь тийм ээ судлаачид ойлгохдоо Сибирийн галтуул дэлбэрээд тэгээ Сибирийн галтуулууд бол маш их хүчтэй юм том галтуулууд дэлбэрсний үүднээс нөгөө юу маань CO2 маш их хэмжээгээр ялгараад тэгээ тэндээс бол галуу уйлт явсан гэж үздэг. Гэтэл нэг шинэ үр дүн гарсан. Шинэ үр дүн маань болохоор зэрэг шинжлэх ухаанч бас төвөгтэй шүү дээ тийм ээ нөгөө баримт олно гэдэг нэг хэцүү. Яг чулуулаг дотроос баримтаа олно. Тэгээ тэрийг судлана. Тэгээ үр дүнгийн гарган тайлтгийм гэдэг маань өөрөө маш их цаг хугацаа шаарддаг. Энэ шинэ үр дүнгийн хамгийн сонирхолтой нь болохоор зэрэг олдураа баг 30 жилийн өмнө олцоод тэгээд судалж амжихгүй ч юм уу чадаагүй ч юм уу музейд 30 жил хадгалсны дараа дахин судалсан байгаа байхгүй юу? Тийм үү тий. Тэгээ судлаад үзсэн чинь тэн дээр их сонирхолтой үр дүн гарсан. Ямар үр дүн гарсан гэхээр зэрэг ер нь бол тэнд бас нөгөө хэмжээний одоо хүлэмжийг хөвсөд дулаар л явагдаад тэгээд маш их хэмжээгээр нөгөө өвс урган тийм ээ. Тэгээд тэрнтэйгээ холбоотойгоор далаа руу орж ирж байгаа шимт хижээл нь маш их ихсдэг юм байна. Яаж одоо 251 сая жилийн өмнө одоо ингээд юу лээ гэдэг яаж олдох тоглох юм? Тэрийг яаж олж тогтоодог вэ гэхээр хоёр янзын аргаар тогтоож байгаа. Нэгдүгürt нь харьцуулах арга гэж байгаа. Хоёрдугаарт нь бол үнэмлэхүйн арга гэж байгаа. Харьцуулах арга нь. Харьцуулах арга нь болохоор зэрэг юм байгаа. Ерөнхийдөө бол одоо нөгөө чулуучсан олдуруудаа олоод хэдэн сая жилийн өмнө ямар амьтад амьдарч исэн бэ гэдгийг үндсэндээ бараг тогтоочихсон байгаа гэсэн үг шүү дээ. Тийм ээ, палеонтологийн шинжлэх ухаан маань судлаад. Тэгэхээр тэндээс нөгөө чулуулагт байгаа амьтад ургамлынхаа үлдэгдлэр тухайн одоо чулуулгийн насыг тэр амьтантай нь харьцуулж бас юм тогтоогоод тэгээд чулуу маань өөрөө бас нөгөө төрүүлж өснө хожуу өснө гэдгээр бие биен дээр бас харьцаатай байгаа шүү дээ тийм ээ тэр харьцааг нь ашиглаад харьцуулж судлана гэсэн үг байна. Одоо сайн судлагдсан газартай нь харьцуулна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За үнэмлэхүйн насны арга гэдэг нь болохоор зэрэг цацраг идэвхтэй изотопийн задралыг одоо хэмжээд тэгээд одоо яг хэдэн сая жилийн өмнө байсан бэ гэдгийг тогтоох гэсэн үг байна. Тэгэхээр яг Пермийн тэр галуу юулт дээр жишээлх юм бол брахиопод гэж нэртэй тийм нэг юм дум маягийн тийм амтан олоод нөгөө түрүү хэлсэн тийм ээ нөгөө 30 жилийн дараа судлаа гэдэг маань. Тэгээд тэр брахиоподын хясаан дээр боорын одоо изотопыг судалж үзсэн байна. Тэгээд тэндээсээ бол ямар сонирхолтой үр дүн гаргасан гэхээр зэрэг 252 сая жилийн өмнө усны pH огцом өөрчлөгдсөн гэж үздэг. Нөгөө галтуулын тийм хүчилжүүлэлтийн. Яг гэхээр зэрэг усанд маш их хэмжээгээр CO2 ороод ирэхээр зэрэг усны орчинг одоо хүчлэг болгонгууд хүчлэг орчинд ороод ирэхээр зэрэг тэр одоо далаад амьдарч байгаа бүх амьтад амьдарч чадахгүй хүн гэсэн үг байхгүй. За ууштай нэмээд асууч. Тэр чулууг 251 сая жилийн өмнө байсан гэдэг нь шүү дээ. Яг 251 сая жилийн өмнөх чулуу гэдгийг бас яаж мэдээд байгаа. Чулуугаар харьцуулна гэдэг нь шүү дээ. Тэр чулуу яг өөрөө бас яг 251 сая жилийн өмнө байсныг яаж мэдээд байна? Асар урт хугацаа шүү дээ. Бид нар ч одоо дөнгөж 200,000 жил дээр л явж штэ. Яг бидэрт бол 250 сая жил гэдэг бол залуудад тооцогдсон. Залуудад тооцсон уу? Тэгэхээр 4.6 тэрбум жилээс хойшиг судалж байгаа. 4 эрмөр замраагүй мэнэ өө. Одоо жишээлх юм бол миний судалсан чулуугч 260-аас 160 сая жилийн хооронд үлсэн галтуул гэж судалсан юм уу? За хаанаас ямар чулуу судалж байгаа тэр чинь сонирхолтой байж байна. Тэглэг галуу хэлтэй ярих уу? За тэгээ. Тэгэхээр яг хизээ 250 гэдгийг яаж мэдчихэв? Харин тийм л шинэ байгаа. Асар урт хугацаа байхгүй. Энд чинь одоо бид нар дөнгөж 200,000 жил дээр явж байна. Сая жил ч хүрээгүй байгаа. Тэгэхээр бүр 250 харьцуулах арга гэдгээ ярьсан тийм ээ. Тэгэхээр зэрэг нөгөө изотопийн арга нь болохоор зэрэг яг одоо чулуулыг нөгөө бид нар 3 ангилдаг шүү дээ тийм ээ. Гүний чулуулагт яг шинээр нөгөө эрцүүд тасчиж үүсдэг. Тэнд тасчиж үүсэж байгаа эрцүүд маань яг тухайн үеийнхээ одоо байдлаас хоошоогоо одоо нөгөө тасраг идэвхтэй изотопууд нь тийм ээ агуулгадж байгаа изотопууд нь ингээд тодорхой хэмжээгээр нөгөө задраад өөр төрлийн изотопууд задарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг нь одоо изотопийн харьцааг хэмжснээр
хизээвэ гэдэг яг хэдэн сая жилийн өмнө тасчсан бэ гэдэг насыг нь тогтоодог байна. Тэгтэл бас л тэр яг тогтоож хүний нас хүрэхгүй шүү дээ. Нэг эрдэмтэн Тогтоодсон байна уу? тийм байна тий. Ямар нэгэн байдлаар Тэгтээ тогтоодсон. шинжлэх ухаан хүмүүсэд бас удаагүй шүү дээ. Тийм гэхдээ Манай найзууд жоохон эргэлдээд байна. Яаггүй гэнэ энэ итгэж ядаа. 251 сая жилийн өмнөх тий. зүүдэн ч оронгоо хугацаа байхгүй. Айгүй хол хугацаа шүү дээ. За энийг бол одоо ямарс тогтооцсон юм Тийм байна. Эрдэмтэд тогтоосон тий. Тогтооцсон байна. Эрдэмтэд ч өөр юм баяра. За би нөө багш маань өөрөө болохоо сая бас дундуур нь яриа явууллаа шүү дээ. 200 бас 50 сая жилийн өмнөх чулууг бас судлаад унтсан юм шүү дээ тий. Тэр чулуугатай хаанаас одоо юу гэдэг нэртэй чулуу. Одоо манай бас 2 сэдвэн чулуулаг гэдэг. Тийм чулуулаг. Таны тэр сэдвч айгу гой санаад байна. Та тэр чулууг хаанаас олсон юм? Их ховор ойд явах юм шүү дээ тий. одоо энэ богдуул ч гэсэн 220 сая жилийн өмнө өссөн байгаа шүү дээ. За ингэж ярих юм бол тийм байна. Би таньш нөр шүрүү өөрг болж байгаа тийм. Тэгээд бидний энэ одоо энэ байж байгаа энэ эргэн тойрон маань болохоор зэрэг 400-аад сая жилийн өмнө өссөн. Тэгээд далайн Европ байсан гэж үздэг. Улаанбаатар. Улаанбаатар. Тийм үү? Энэ ч гоё мэдээ. Энэ өстэй гоё мэдээ биш. 400 сая жилийн өмнө. 400 сая Богдуулч гэсэн 200 Богдуулын борчин болол 220 сая жилийн өмнө өссөн гэдэг горьх тэрэлж бас адилхан 220 сая жилийн Улаанбаатар тэгээд далай байсан юм уу? далайн Европ байсан гэж үздэг. Сонир үү? Сүний тий. Тэгвэл юм боочлох шүү. Ман тэр чулуугаал асуу. Та ямар чулуу олж аваад яаж одоо судалгааны төвшин яаж явж тэр тантаа судалгааны хадлаж байгаа ярьчихгүй тий. Яг хоо чулуулгыг бол бид нэр гарал үүслэр нь 3 төрөлд ангилдаг байгаа тийм ээ. За 3 төрөлд ангилахдаа тунмал чулуу, магмын чулуу, хуурмал чулуулаг гэж 3 ангилж байгаа. За тунмал чулуулаг маань бол дэлхийн гадаргын өнгөн хэсэгт тунж хуримтлагдж байгаа чулуулгыг хэлдэг. Тэр маань бол жишээлх юм бол илс шавар тийм ээ. Одоо бидний харж байгаа илс шавар тагтаршаад чулуу болчоороо зэрэг нөгөө бэлгүүний чулуу гэдэг чинь болохоор шавараас үүсэх нь байна. Илсэн чулуу бол илснээс үүсэх нь гэх мэтчлэнгээр тийм ээ. Тэгээд за дэлхийн царцдсан ихэнх хувийг бүрдүүлж байгаа. За 65% гэж ярьдаг л да. Чулуулга нь болохоор гүний чулуулга байдаг. Энэ нь болохоор дэлхийн гүндээ халуун хайлмал магмаас талсчиж үүсдэг чулуулга байна. За тэр магма маань өөрөө доороос их одоо даралтаар шахагдаж гарт дэше хөөрдөг. Тэгж хөөрөхдөө чулуулгын одоо тэр литостатик даралтыг давсан хүчээр одоо төрж гарч ирж байгаа юм бол галтуулж дэлбэрнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэрийгээ бид нар бас адилхан гүний чулуулгын төрөлтөө магмын чулуулгын төрөлтөө. Тэгтэл нөгөө тунмал чулуулаг магмын чулуулаг хоёр маань одоо сүүлдээ ингээд нөгөө дарагцсаар байгаа тийм ээ бүр дэлхийн гүнд очиж штэ. Тэг өндөр даралт температурын нөхцөлд очихоор зэрэг дахин талсчих үед юм уу найрлагаа өөрчлөх үед юм уу хатуу төлөвтөө хэлбэр дүрс нь өөрчлөгддөг. Тэрийг бид хуурмал чулуулаг гэж нэрлэдэг. Тэгэхээр зэрэг одоо жишээ нь боржин гэдэг газрын гадар дээр гарч байгаа чулууч борж юм. Миний болохоор зэрэг тийм боржин байна. Тэгээд тэрнээс гадна галтуулын чулуулгууд байна. Хаанаас олж авсан та багш зүгээр? Миний судалгааны талбай болохоор энэ Дунд Говь аймгийн Цагаан дэлгэр сум орчмын галтуулын чулуулгууд байсан. Арангаа аймаг руу ягаа явуу? Яг хав тухайн үед ажиллаж байсан талбай маань тэнд болсон. Тэр уднаас. Тэгээд тэндээс судалгаа хийгээд үндсэндээ бол Цагаан дэлгэр орчмын нутаг маань бол 200 сая жилийн өмнө тийм ээ одоо гихаар бол бид нар их газрын идэвхтэй заах гэж нэрлэдэг. Тэнд бол далайн одоо хавтан их газрын хавтан дуугар шургаж байхад тэнд галтуул дэлбэрчсэн тийм газар нутаг байсан байна гэсэн юм үр дүн гарч ирсэн. Амар юм тий. Дэлхий дээрх бодисууд нь химийн элементүүдээс тогтно. Дэлхийн царцтаст төрөл бүрийн геологийн үйл ажиллагааны үр дүнд химийн дам ба хэд хэдэн элементүүд тодорхой эренблэгдсэн оронд торны бүтэцтэй хатуу нэгдэл үүсэхийг эрдэс гэдэг. Харин эрдэсийн бөөгнөрлийг чулуулаг гэнэ. Чулуулгыг гарал үүслээр нь 3 хуваар магмын, тунмал, хуурмал гэж ангилах ба тэдгээр нь нэг гарал үүслийн төрлөөс нөгөө төрөлд байнга шилжин чулуулгын циклийг үүсгэнэ. Дэлхийн өнгөн буюу хатуу гадрах болох царцтас бүрхүүлд магмын чулуулга 65 орчим хувь, хуурмал чулуулга 27 орчим хувь, тунмал чулуулга 8 орчим хувь эзэлдэг гэж үздэг. Тунмал чулуулга нь дэлхийн газрын гадаргуугийн 75-аас 80%-ийг бүрхэнэ. Түгээмэл тохиолдох тунмал чулуулгууд нь шохой, шохон чулуу, доломит, элсэн чулуу, занар зэрэг багтана. Магмын чулуулга нь халуун хайлмал магмаас үүсэх ба шургамал, бялхамал гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдана. Интрузив чулуулга нь дэлхийн царцтаст газрын гүнд айжим хурж талсчих магмаас үүсдэг болов эффузив чулуулга нь газрын гадаргуу дээр галтуулын дэлбэрэлтээр ил гарч ирсэн лаваас үүснэ. Хуурмал чулуулга буюу
метаморф чулуулаг гэдэг нь тунамл магмын эсвэл өмнө нь үүссэн байсан хувирмал чулуулаг өндөр даралт ба температурын нөлөөгөөр физик химийн өөрчлөлтөнд орж хувиран анхны чулуулагаас өөр шин чанар бүхий чулуулаг шинээр үүссэнийг хэлнэ. Энэхүү чулуулаг хувирах процессыг метаморфизм гэж нэрлэдэг байна. Монгол орн бол одоо магадгүй бид нар чи одоо нүүдэлчин соёлтой тий одоо жуулчид гаднаас ирэхдээ Монгол орны Улаанбаатар хотод мэдээж үзэж харах сайхан хөгжил байшингууд сайхан байгаа л баг тийм ээ бүх зүйл байна хөгжиж ийн улс. Тэгвэл гадны туристүүд манай ирэхдээ голцуул дандаа нүг одоо хөдөө хээр явахыг боддоо шүү дээ. Тэгэхээр магадгүй та сая түрүүн хэл айгу гоё санагдаж байна л да. Манай Улаанбаатар хот маань далаа байсан 200 сая жилийн өмнө одоо бид нар одоо богдуул тэрэлж бүгд үүслээ гэж тийм ээ. Тэгэхээр Монгол орны зүгээр нутаг дэвсгэрийн хаан ч хамаагүй очиод ямар ч одоо геологч эрдэмтч очиод ямар нэгэн чулууг олоод шууд судлаад одоо магадгүй шүү дээ. Би зүгээр жишээ авч байгаа шүнийг уул хайрхны өмнө очиод нэг чулуу аваад энэ одоо 250 сая жилийн өмнөх чулуу муу гэдгийг одоо зүгээр шууд хараад хэлдэг юм уу? Яаж нотолтой тийм ээ? Энэ айгуу сонирхолтой байгаа байхгүй юу? Одоо ингээд таны бас нуунасаа Дундгой аймагт гэсэн тийм Дундгой аймагт очиод судалж ийн Арангаа ч юм уу Говь Алтай аймаг ийшээгээ Доронт руу ч юм очиод судлахад зүгээр тэр одоо уулын тогтцыг хараад тэгж үүслээ гэдэг тогтоогод байт юм. Яа тогтоод юм башаа? Эхний ээлжинд бол бид нар ямар төрлийн чулуулаг байна гэдгээ судална. Яг хуу газар дээр очиход бол бид нар мэдээж чулуугаа шууд нэрлэж чадна тийм ээ. Шууд нэрлэж чадна. Тэгээд нэрлэхдээ ямар төрлийн гарал үүсэлтэй байна гэдгийг нэрлэж чадна. Тэгээд тэр талбайн хэмжээнд яг нийтдээ ямар чулуу байна, хоорондоо ямар харьцаатай байна, хэн нь эхлээд үүссэн байна гэдгийг нь тогтоож зурна гэсэн үг байна. Тэгээд тухайн одоо судлах гэж байгаа одоо чулуулгуудаасаа дээж аваад химийн найрлагыг нь үзнэ. Химийн найрлагыг нь үзэхдээ одоо бид нар бол гол элементийн агуулга, сарнил элементийн агуулга гэж ярьдаг л да. Гарал үүслийг нь тодорхойлох одоо нарийн шинжилгээнүүдийг хийн. Тэгээ бүр шаардлагатай болох юм бол изотопын судалгаа хийгээд яг ямар орчинд хэдэн сая жилийн өмнө үүссэн бэ гэдгийг тодорхойлох байна. Тэгэхээр тэр бол лабораторийн нөхцөл. Лабораторийн нөхцөл. Одоо энэ шүр хаш ч юм уу эдгээр ч одоо бүгд чулуул үстэй ер нь бол алмаз эдгээр ч одоо тэгээ бүгд чулуудад орно үстэй. Эрдний чулуу гэж яа. Ховор чулуу, үнэт чулуу энэ төр гээд бас тийм байгаа бох тий. Тийм яг хуу алмаз бол өөрөө дан элементийн эрдэс гэж явна. За. Тэгэнгүүтээ эрдсүүдийн тодорхой зүй тогтолтой бөөгнөрлийг бид нар чулуу гэж нэрлэж байгаа. Тэгэхээр зэрэг жоохон өөр ойлголт болчих нь шүү дээ. Тийм шүр болохоор зэрэг амьтныхаа төрөлд тийм организмын төрөлд орчин гэсэн үг. Шүр чи чулуу амтан байсан гэсэн үг юм. Одоо далаа нөгөө шельфийн бүсэд чи ингээл янз бүрийн ингээд ургамал те организм ихтэй өнгийн загастай энэ гэсэн үг ба шүү дээ. Тийм ээ тэнд чинь шүр ургаж байгаа гэсэн үг. Тийм тэгэхээр зэрэг тэр маань чулуучсан байгааг нь бид нар одоо олж аваад хөргөний толгой орч. Гэтэ энэ шүрийг бол одоо чулуу гэж хэлэхэд хэцүү юм би тий. Чулуу биш. Чулуу биш. Чулуу биш. Чулуучсан олдвор. Шүрэн толгойтой шүрэн хөөрөг энэ төр гээл чулуу шиг юм яриад байдаг биш юм биш үү? Тийм биш тий. Биш үү. Хүмүүс чулуу гэж амар үнэтэй аваад байсан. Яа юм биш өндөр. Монгол хамгийн ховор чулуу ямар чулуу вэ? Шууд нэрлэвэл. За яг тэгж хэлэхэд бас хэцүү. Яг тэгэхээр чулуулгын төрөл маань өөрөө маш олон байгаа. Тэгээд Монголд байхгүй чулууч гэж байна. Монголоос шинээр нэгдсэн чулууч гэж бас байна. Шууд нэг жишээ дурдвал. За одоо ер нь бараг бүх төрлийн гарал үүсэлтэй чулуулгууд Монголд биш үү? Тэгэхээр Монгол орн бол одоо хаанаас нь ч очисон бүх зүйлийг судлахад бол монголууд энэ бүх зүйлийн чулуу одоо байж идэх авах нь шүү. Төрөл бүрийн гарал үүсэлтэй төрөл бүрийн чулуулгууд байна гэсэн үг. За. Өнөөдрийн манай нэвтрүүлэг ингээд яриад байх байна. Тэгээ бид бүгд ч мэдээж хугацаатай, метражтай магадгүй энэ сэдвэрээ дараагийн дугаар дээр бас үргэлжлүүлээд илүү сонирхолтой магадгүй багшийн бас судалгааны яг ажил дээр нь очиод чулууныхын талаар энэ юм а гэсэн бас байж болох байх та. Бид нар таны одоо ажлын өрөөнд очиод те бас нэг инги гэж бас бодож. Тэгээ өнөөдрийн бас бид бүгдээ урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд маш их баярлалаа. Ажил төрөлд нь өндрөөс нь амжилтыг бас хүсээрэй. Баярлалаа. За үзэгчдээ 25 дугаар сувг телевиз дэлхийн 5 дугаар нэвтрүүлэг үзэгчдээ бүхэнд үргэлжлэн хүрсээр байна.